Нүүдэлчдийн зам. Хятад улсын өмнөд нутгийн Юнан байж байгалийн өвөрмөс тогтцоороо байгалийн өвөрмөс төрхөөрөө алдартай ийм нутаг байдаг. Тус Юнан мужийн шинэ Монгол тосгонд монголчууд олноор хамгийн олондоо сууршдаг. Энэ монголчууд бол одоо Юан улсын очисон монголчуудын монгол цэргүүдийн өр удам юм байна. Энэ тосгон нийтдээ 6,000 орчим одоо хүнтэй. Бид одоо энэ хавьд байна. Тэр хүмүүсийн 90% нь одоо монгол гаралтай ийм хүмүүс байдаг юм байна. Юнан муж өмнөд талаараа Вьетнам улстай хил залгадаг. Монголчуудын одоо энэ тосгоноос царын ганц нисэх төрс нь Жиоюн Пэн гэдэг. Одоо монголоор бол одоо оргил гэдэг энэ хүн юм. Энэ хүн 17 настай цэргийн албанд явж нисгэж болж улмаар 41 жил онгоц барьсан, олон шавь төрүүлсэн хурандаа салтай ийм хүн байлаа. Гол шүтээний сүм босгож Чингис хаан, Ховлай хаан, Мөнх хаан гэдэг 3 хааны шүтээнийг нутгийн Монгол төмөн босгожээ. Тэгээд тэдний хамгийн хүнд амьдрал бол одоо Мин улсын үед бий болсон байна. Тэр үеэс хойш одоо загас барьж 3 нуураас загас барьж ингэж одоо өөрсдийг тэжээж ер нь золоор амьд үлдсэн хүмүүсийн монголчуудын одоо өр удам энд ингэж өдөө хүртэл ингэж амьдарч байгаа юм байна. Хятад улсаас үндэсний цөөнхийн соёлыг дэмжиж гар халамжинд авах тэр мөчийн хүртэл Юнаны монголчуудын амьдарч ирсэн оромж нөө цагийн тохилог орон суустай зэрэгцэн орших нь түүхэн цаг үеийг дорсомжуулан үлдэжээ. За энэ өшөө бол яг одоо энэ нутагт монголчууд ирсний 750 жилийн монгол хүн ирсний 750 жилийн явгаар дурсгалын юм хөшөө босгожээ. За ер нь тэгээд тэнд бол хаалгууд гэж байхгүй. Хаалгууд байхгүй. Ер нь заагийн хоолны газар бол ер нь ороод гараад хооллоод явахад ийм хаанаас нь зарсан чөлөөт ийм газар ингэж хоолндоо идээд ингэж байдаг юм хүмүүс юм байна. Оргил бол одоо энэ үндэснийхээ соёлыг сэргээхийн төлөө маш их хөдөлмөрлөд зүтгэж өөрөө хөрөнгө мөнгө босгож өөрийнхөө одоо бүх өөрийнхөө одоо хөрөнгө мөнгийг одоо энэ ч зориулж ингэж явдаг юм хүн юм байна. Иргэжил одоо тосгондоо дэлхийн монголчуудын одоо уулзалтыг зохион байгуулах ийм сонирхолтой бодлоготой ингэж яваа. Ийм нэг ажил хөдөлмөрч хүн байна. 2003 онд 8 мужийн монголчуудын чуулга уулзалтыг энэ тосгонд зохион байгуулж тэр ажлыг одоо гол манлайлан оролцсон хүмүүсийн нэг нь энэ оргил юм байна.